Солонго 1-2 орон сууцны эхний ээлжийн барилга 2000 гаруй айлын орон сууцыг эх 7 дугаар сараас хүлээ авч 8 дугаар сараас бүртгэл нь явагдаж эхлэнэ. За уг төсөл нь түрээслээд өмчлөх бүрэн боломжтой. За мөн иргэдийг 100 хүртэлх онооны системээр үнэлж шалгаруулах юм байна. За мөн ахмад настан болон залуу гэр бүл гэр хорооллын иргэдэд тодорхой хувийн квота олгоно гэсэн. Тэгвэл иргэд үүнийг мэдж байгаа болов шалгуур өгнө мэдж байгаа болов тэдэнд тохирч байгаа болов гэдгийг иргэдийн байр суурийг хүргье. Тэр чинь ямар улсуудад ямар зориултаар яаж юу яаж байгааг нахад нь сайн мэдгүй. Ерөнхийдөө нэг залуучууд тийм ээ юу одоо юу гэнэ өвгдийн мөрөгчөөд ахмад настан дээр багш оюутнууд юу яана гэдэг байгаа шүү дээ. Түрээслээд өршлүүлэхийн тэрийг бол би одоо сайн мэдэхгүй нь одоо дээдүүд мэдэх байх та тийм ээ. Ахнууд дээр талаар бол ерөнхийд нь ойлгож тиймэрхүүл байгаа. А гэхдээ энэ улсууд одоо яг хэрэгжээгүй юм шиг чинь бас тэгээд яг хөө ард түмэнд хэрэгжээд юу яваад бас зөвөр л байгаа. Байрны өргөдөл өгөөд 40 гаруй жил болоод авах нь ороогүй байгаа байхгүй. Би бол одоо тэртээ өгөөд түрээслээд орлоо гэд хэдэн жил бас амьдрах уу мэдэхгүй. Тэгэхээр хүүхдүүдтэй л өвлүүлэх юм да. Одоо магадгүй боломжтой л байх. Залуу эргүүлээд орлого нь нэрвээ одоо хүмүүс нь өөрсдөө амьдралын орлого боломж олцоогоос болоод зарим нь түрээслээд өмчлөх хүсэлтэй хийж байгаа. А зарим нь бол яг мэдээж одоо ипотек гэнэ ингийн орон сууцны зээлнээс хамрагдаж ах шиг шүү дээ. Шалгуур талаар бичихгүй санах сайн үзэг байна. Ялангуяа залуучуудыг их залуу гэрүүлийг их сайн дэмжүүл зөвхөн юм бол гэж бодоод байгаа шүү дээ. Хамгийн гол нь зорилго нь бол янтан цөөлнө гэж ороод байгаа шүү дээ. Тий. Тэрэг л нэг муухан мэдээд байна. Тэгээд дээрэс нь нөгөө нэг ерөнхий сайд учралч ипотекийн зээлийн чинь урьдчилгаа чи 30% байгаа шүү дээ. Тэр 50% бууруулад 15% гэж байгаа нь бол маш их таалагдчихж байгаа байхгүй юу. Чи 30% бүрдүүлэх чадaltaй хүн байна, чадлагүй хүн байгаа шүү дээ. Тийм үстэй. 15% чинь бол тэгээд бас яаж игэл хүмүүс бүрдүүлээд орох боломжтой шүү дээ. Яг энэ талыг мэдээлэл байна. Өөр одоо бүр нэг нарийн юм болаалга. А тэгтээ орон нутагт бас одоо энэ томоохон дархан эрдэмтэд яах юм бол энэ түрээслэл өмчлөх орон сууц хэлбэрээр ингэж очиж хэрэгжүүл бас их айгүй сайн байна гэж би хэлэхээр байна. Тулгымцсан хэрэгтэй юу гэдгийг нь бол айгүй сайн мэдээд байгаа. Бүр их нарийн ширээн нь бол бас сайн мэдэхгүй байгаа.